За Valar Morghulis хэдүүлээ The Night of the Seven Kingdom киноны хар 4-р анги дээр ирлээ. За тэг өнөөдөр хэдүүлээ 4-р ангийн талаар гоё ярилцъя. За ер нь бас 4-р анги дээр ер нь спойлертай л бас ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр би бичлэгийнхаа эхэнд та бүхэндээ бас нэлээд сериусны хэлье. Энэ дугаар маань бас дахиад спойлертай дугаар болох бах. Гэхдээ аль болох энэ яг энэ цувралын тухай спойлер биш. За ерөнхийдөө одоо бусад дөрүүдийн тухай мэдээллүүд тэгээ сонирхолтой санагдсан зүйлүүдэд та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. Бас хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. За тэгээд миний доороос комент үлдээж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ комментийн нэг бүрчлэн уншиж байгаа. Тэгээ бас орхисон, дутуу орхисон зүйлүүд бас байсныг та хэдийн комментээс анхаарал анзаарж байгаа шүү. Тэгээ хэдүүлээ уусаа энэ хүү цуврал маань 6 ангитай. Тэгэхээр одоо энэ хүү бичлэг маань яг 6 удаа явагдаад тэгэл ерөнхийдөө зогсох бах. Тэгээд хэдүүлээ сүүлийн 6 дугаар анги дээр гоё комментуудаа нэгтгэхэд орхисон гоё зүйлүүдээ гоё ярилцаа тэгээд явъя гэж бол бодож байна. За тэгээд энэ удаагийн анги маань бол одоо маш сонирхолтой. Тэгээд үнэлгээгээр 9.2 байсан уу? 1 байсан уу? Ямарч үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээтэй анги бол ангиар бол тодорсон байна. За тэгээд ер нь бол одоо мэдээж том тулааны өмнөх их гоё юм нам гүн байдал. За тэгээд одоо их олон гоё сонирхолтой сцен, зургууд, сонирхолтой мэдээллүүдийг бол ийм сөгсөн гоё анги боллоо гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ гоё хэлцгээе. За ерөнхийдөө Данкан маань шоронд орсноор бол эхэлж байгаа шүү дээ. За тэгээд тэнд яг юу болоод өнгөрчөө гэх юм бол Танзал маань ямартаа ч бол доором руу буцаад явсан байгаа тий. Одоо буцаад явсан буюу одоо зүгтсан байгаа шүү дээ. Зүгтсан байгаа, доором руу зүгтсан байгаа. Яагаад тэгэхээр хэдүүлээ өмнө ярьжсэний дагуу циркэд тоглогдож байгаа тэр жүжиг бол маш одоо Таргараны гэр бүлийн хувьд бол ийм маш дургуутсад хүргэх тий ард түмнийг бослоход урайлах тийм жүжигэн тоглолтыг бол хийжсэн бол Таргаранчууд тэрийг харах юм бол дургуутсах байсан. За нэгдүгээр тэгээ хоёрдугаар гэх юм бол тэгээд хоёрдугаар гэх юм бол одоо мэдээ чинь лууг ална гэдэг бол мэдээж одоо луугийн гэр бүлийн хувьд бол бэлэг тэмдгийн хувьд ч гэсэн утга учрын хувьд ч гэсэн одоо маш муу түүх. Тийм учраас манай Танзал маань одоо маш аюултай тийм жүжигийг бол тоглож байсан. За үүнээсээ болоод ямар тач хуруугаа огтлуулсан тий. Тэгээд одоо ерөнхийдөө нөө бослог гаргаж байгаа гэдэг одоо үүднээс түүнийг бол одоо цаазаар авах бол хэмжээнд бол очихор тийм том ялыг бол үүрх хэмжээнд орцсон. Тийм учраас Танзал маань бол одоо ингээд зүхтаад явж байгаа. Зүгтсан байгаа. За ингээд шорон дотор манай Данкан маань сууж байгаа. За үүн дээр болохоор нэг гоё сцен байдаг. За энэ сценийг болохоор хэдүүлээ Game of Thrones дээр ч харж болдог, House of Dragon дээр ч хардаг. За юу гэхээр Данкан ингээд цонхоор арсан чинь цаана ямартаа ч ингээд хүлэг баатрууд хоорондоо байлдаад байгаа юм шиг дуу сонсогдсон шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо манай яг Данканы оролцох хэвээр байсан тэмцээн байсан болов уу гэж бодож байна тий. Тэгээ Данкан маань оролцох хэвээр байсан. Тэгтэл оролцож чадхааргүй одоо ингээд боллоо. Тэгэхээр сэтгэлээр унж байгаа тийм хэсэг бол харагдаж байгаа. За үүн дээр нэг онцлох хэвээр зүйл нь юу вэ гэхээр харах цонхон дээр нь хүрээд ирсэн байсан. Тэгээ Данкан хараханд хүрж байгаа. За энэ харах бол ямар учиртай хэсэг вэ гэхээр ер нь бол одоо Game of Thrones-ийн ертөнцид том одоо хуйлдаан, лөөвөр тий одоо энэ нэгнийхээ эсрэг бослох хийхтэй юм том лөөвөр хуйлдааны болохыг ер нь бол яг энэ харахаар ингэж төлөөлүүлдэг байхгүй тий төлөөлүүлдэг. Тэгээ одоо Game of Thrones дэр ч гэсэн ингээд яг ингээд ийм том хуйлдаан болохын өмнө ингээ харах байшин дотор явж байгаа сценийг бол оруулж ирдэг. Тэгээ House of Dragon дээр хүртэл тий Westeros одоо хааны ордон ингээд харах явж идэв шүү дээ ингээ харах гэдэг. Тэгээд ялангуяа тэр харахтай сцен бол маш олон байдаг. Маш олон удаа гардаг тий. Ялангуяа эхний сизон дээр бол маш их гардаг тийм байгаа. За тэгээ үүгээр яг юу хэлэх вэ? Тэгмүүд одоо Данкан дээр хүртэл тэгээ яг энэ хүү 4-р эпизод эхлэхэд харахыг харуулсан сцен харагдж байна гэдэг бол энэ бол юу вэ гэхээр энд бол одоо том хуйлдаан явагдах нэ. Одоо лөөвөр бинийгаа лөөвөрцсөн одоо худлаа ярьсан тий. Тэгээд одоо нэгнийхээ араар ингэж хуйлдаан болох нэ гэдгийг бол ингэ зөвгөнж харуулж байгаа. Тийм сцен байгаа. За тэгээд энэ бол одоо манай найруулагчдын хийдэг маш гоё
сценүүдийн нэг гэж би бол боддог. За тэгээд тэгэхээр ерөнхийдөө тэр харахыг хараад надад ямар мэдрэмж төрсөн гэхээр за ерөнхийдөө энэ анги дээр бол нэлээд том хуйлдаан явах юм байна. Хууль бус зүйл те би нав бүтгсэн барьсан тийм хуйлдааны зүйлүүд их болох нэ гэдэг дээр бол ингээд таамаглаж байсан. За тэгээд Данкан дээр маань Эг маань орж ирсэн. За тэгээд Данк мэдээж ууралсан чинь надад яагаад худлаа хэлж байгаа юм бэ гэж ууралсан. Тэгээ би худлаа хэлхийг би бол үзэж чаддаггүй гэж ууралсан. Тэгээ энэ дээр болохоор надад нэг зүйл одоо санагдсан байхгүй. Ер нь одоо хүн ингээд нөө худлаа ярьдаг хүн бусдын худлаа ярьдгийг төвчж чаддаг тийм амьдрал дээр. За тэгээ бусдыг шоолдог хүн өөрийг нь хүн шоолохыг төвчж чаддаг. Яг тэрнтэй адилхан Данкан бол өөрөө одоо Хүлэх Баатар болсон намайг тосолсон гэдэгт бол одоо ямар тач одоогийн байдлаар бол худлаа ярьсан байгаа шүү дээ. Хэдүүлээ тийм сценийг бол одоогоор олж хараагүй байгаа. Тэ одоо 2 анги дутуу байгаа. Тэгээ тэр 2 ангид гарч ирдгүүл юм бол Данкан бол Хүлэх Баатар болоогүй. Тэгээ өөрөө худлаа хэлсэн байгаа. Нэг өөр юм бол өөрөө эгж худлаа хэлсэн байгаа. Одоо энэ Ашфорд болж байгаа тэмцээн ч гэсэн худлаагаар бүртгүүлсэн байгаа. За тэгэхээр Данкан өөрөө худлаа ярьсан учраас яаж байгаа вэ гэхээр одоо Эгийн тэр худлаа ярьсанд бол ихтэй игдүүцч одоо ууралж байгаа тийм хэсэг гарч байгаа. Тэр хоёр ярилцж байгаа. Би ийм зүйлд хүрнэ гэж Эг бодоогүй гэдэг тал дээр ярьж байгаа. За тэгвэл үүн дээр Эгийн нэг бас одоо ухаалаг гэх юм уу одоо хэрсүү гэх юм эсвэл үзэн ятсан ч гэх юм уу те ухаалаг байдлыг харж болно. Тэр юу вэ гэхээр магадгүй Эг Данкан дээр биш одоо те Бэйлер хаан дээр ч юм уу гүйж очиж болох байсан. Тэгвэл яагаад очоогүй вэ гэдэг нэг асуулт үүсэж байгаа те. За үүнийг бол хоёр талаас нь тайлбарлана. Эхнийх нь болохоор те Эг угаасаа Эйрон Таргариен буюу одоо хоёр дахь ахыгаа алуулахыг хүсэж ирсэн. Тийм учраас Данкан таанцлыг гэмтэж байгаа учраас Данкан бол маш хилэгнэн. Тийм учраас Данканыг одоо Эгийг Эйрон Таргариеныг буюу өөрийнхөө ахыг одоо алаасаа гэж алуулахыг хүссэн учраас Эг дээр гүйж очсон гэж бол нэгдад бол тийм таамаг бол байна. За ингээд энэ хоёрын яриа өрнөд тэгээд Бэйлер Таргариен буюу одоо ханхүү те хаан ширээний өв залгамжлагч ханхүү Данканыг бол дуудаж байгаа. За тэгээ энэ хоёрын хооронд яриа өрнөж байгаа. За тэгээ Бэйлер бол Эгд хэлж байгаа шүү дээ. За чи энэ архийг асгach дарсыг асгach гэдгсэн чинь Данкан энэ бол сайн хүүхдээ гэд ингээл ч түүнгод Бэйлер ингээд тэрэн дээр нэг юм яжilж байгаа хэсгийг гаргаж иг те. За чи яагаад над дээр ирээгүй юм бэ гэж түрүүний хэсэг ярьж байгаа. Чи яагаад над дээр ирээгүй? Яагаад Данкан дээр очсон юм бэ? Над дээр ирээд тэр асуудлыг шийдэж болох байтал чи Данкан дээр ингээд очтдг нь одоо Данканы маш том хэрэг тунгаасан эргээ гэдэг. Тэгсэн чи Эг тэрэн дээр тэ Эгийн ингээд дүр төрх нь огцом өөрчлөгдөн гутаа одоо тэ Эйрон бол маш муу хүн гэд би төвний үзий яддаг гэдэг ингээд маш их хорсол ингээд харагдаж байгаа тэр хэсгээс. Тэгэхээр мэдээж тэгэхээр магадгүй түрүүний таамагийн дагуу Эг бол одоо Данканаар Эйрон Таргариеныг бол алуулахыг хүссэн баха гэсэн одоо надад юм бодол бол байна. За тэгээд Эгийн одоо тэр хувцлалт нь бол Тайван Ланнистертэй аягүй адилхан харагдчихсан та хэдэд. Надад бол Тайван Ланнистертэй аягүй адилхан харагдчихсан. За тэгээд тэр хувцлалт те тэр ингээд гараа ардаа нуруунд үүрээд ингээд зогссон байгаа, цэх зогссон байгаа хэсэг мэсэг. Үүний ярьж байгаа тэр их ингэж дээрээс харж ингэж ярьж байгаа тэр хэсэг бол надад бол Game of Thrones дээр одоо Ланнистер Тайван Ланнистер одоо яг тийм дүр төрхийг ингэж гаргадаг те. Тэгээд надад тэр хэсгийг гоё санагдуулсан гоё санагдсан тэр хувцлалт бол маш гоё байсан. За тэгээд ингээд Бэйлер Таргариен Данкан хоёрын яриа өрнөө. За тэгээд Данкан бол мэдээж шудраг ёсыг эрхэмлсэн те би шудраг зүйлийг эрхэмлсэн те би шудраг зүйлийн тал зогсноо. Тэг би бол Хүлэг Баатараа те тэгээд Хүлэг Баатарын үүрэг бол одоо те гэмгүй ард иргэдийг хамгаалах үстэй тэдний шудраг байлын тал зогсох ёстой үстэй гэдэг тийм өнцгөөс бол Бэйлертэй ярьж байгаа. Бэйлер одоо ханхүүтэй ярьж байгаа. За Бэйлер ханхүү бол хэдүүлээ за тэгүнгод яагаад одоо энэ хэсгээс өгч байгаа хэдүүлээгийн өмнөх үүдсэн 3 анги дээр бол ер нь Хүлэгт Баатрууд те одоо гэмгүй ард иргэдийн тал зогсдог те одоо шудраг үнэнж тиймэрхүү дүр төрхийг хэдүүлээ олж хараагүй шүү дээ те тэрийг бол зөвхөн Данканаас л олж харсан. За тэгээд Хүлэг Баатарт хэрхэн одоо архитан согтуур завхаа арж те бусдыг үл тоож доромжилж те өндөс одоо өөрийнхөө угсаа гаруулаараа хэрхэн баярхаж те бусдыг үл тоож дорд үзэж байгаа
Тиймэрхүү дүр төрхтэй Булигт Баатар бол тиймэрхүү дүр төрхтэй болцсон гэдгийг бол ингээд хэдүүл өмнөх 3 ангиас харж байсан. Харин Данкан энд болохоор ярьж байгаа зүйл нь болохоор тэгээ шударгасан тухай ярьж байгаа. За хэдүүлээ Бэйлер ханхугийн талын зан чанарыг хэдүүлээ ингээд анзаарах юм бол ер нь бол одоо ингээд бас их шудраг талыг их эрхэмэлдэг, их хэрсүү, тэгээ их ухаалаг, бодлоготой, төлөвлөгөөтэй. За юмыг үргэлж хоёр талаас нь бодож одоо хардаг тийм ханхуу гадахгүй илүү ухаалаг одоо стратегч тийм ханхуу байгаа. За тэгээд тэр хоёрын яриа өрнсөн. За тэгээд Бэйлер болохоор Данканд дахин хэлээдсэн те чи хэр сайн тулддаг бай гэд. За ингээд Хүлэгт Баатар мэдээж Данкан Хүлэгт Баатар гэж хэлсэн учраас Хүлэгт Баатар бол тулааныг ялыг тулаанаар шийдэх боломжтой байдаг. За яагаад тулаан шийдэхэр болчихж байгаа гэхээр одоо ихэн Дээрон Таргариен те одоо хамгийн том согтуу Дээрон согтуу одоо ах нь бас худлаа ирцэн те Данкныг дүүг нь хулгайлаад аваа авцсан гэж ааваас айсандаа худлаа илчиж байгаа. За ингээ худлаа илсэн учраас Данкан дээр дахиад нэг ял нэмэгдсэн. За ингээд ерөнхийдөө Данкан бол цааслуулахаас өөр сонголтгүй болчихж байгаа. Тэгээ Бэйлер бол одоо Данканд бол аргыг зааж өгч байгаа тий. За ингээд чи тулаанаар шийдээ. Би чамд ингээд арга зааж өгье тий. Амьд гарах арга зааж өгье. Чи хэр сайн тулддаг бай ингээд тулаанаар шийдээ гэдэг арга зааж өгч байгаа. За энэ дээр хэдүүлээ сонирхолтой зүйлийг ярих гэж бодож байна тий. За Бэйлер яагаад өөрийнхөө одоо тий нагц дүү авах дүү тий авах дүүгээ Данканд тулдуулах болов. За Бэйлер бол мэдж байгаа Данкан бол хэр том хүчрхэг ир байгааг. За Эймон Таргариен тий Эрон Таргариен бол одоо ерөөхдөө хажууд нь хамаагүй жижигхэн биетэй. За тэгээд тэр хоёр тулдах юм бол Данкан ялах магадлал өндөр гэдгийг манай ханху Бэйлер бол мэдж байгаа. За яагаад ийм байдал үүсвэ? Яагаад Бэйлер Данканы тал зогсохыг оролдов? Яагаад Эроныг тэр хоёроо тулдуулахыг хүсв тэ гэдэг ийм асуултууд ургаж байгаа шүү дээ. Сонин юм шиг тэ ингээд гинтлэг гарч ирснээ Данканы тал зогсоод байгаа юм шиг тэ ингээд ингээд өнгөцгөө үзэх юм бол тиймэрхүү сэтгэл төрхөөр байгаа. За үүн дээр болохоор хэд хэдэн шалтгаан байна. За нэгдүгээрт бол мэдээж хэдүүлээ Бэйлерийн зан чанарын талаар харах юм бол ер нь одоо түрүүний миний дурдсанчлан тийм зан чанартай. За тэг шудраг байдалд илүү одоо эрхэмэлдэг тиймэрхүү одоо зан чанартай хүн байгаа. За түүний хүү Валер Таргариен ч гэсэн бас яг тиймэрхүү одоо дүр төрхтэй юм шиг бол хэтэл харагдаж байгаа шүү дээ. Яг кинонд дэр их сцен гараагүй ч гэсэн тэгж харагдаж байгаа. Харин Эрон Таргариен бол мэдээж галзуу одоо мэд те ер нь бол галзуу тэгээ өөрийгөө луу гэж боддог те өөрийгөө хүний дүр тувсан луу гэж боддог гэхээр чинь тэр одоо хэр галзуу вэ гэдгийг бол харуулж одоо дэлтгэж байгаа шүү дээ ер нь бол тийм ээ. За тийм учраас Бэйлер бол за тэр тал нь Бэйлерт нөлөөлсөн. За тэгээ хоёрдугаар зүйл болохоор шудраг ёс те одоо тэр нөгөө нэг ерөөсө Хүлэгт Баатарын яг утга учир нь болсон тэр ард түмнийг хамгаалах ард түмний тал зогсох те тэр бүх зүйл нь алдагдсан байсан Хүлэгт Баатарын дунд. За үүнийг ч гэсэн Бэйлер мэдээж харж ирсэн. Тэгмээд яг үүний эсрэг зүйл ярьж байгаа одоо ийм үнэн шудраг залуу гарч ирсэн учраас энэ нь Бэйлерт одоо маш их таалагдсан баг гэж бодож байна. Тийм ч учраас Данкныг аврахыг бол аврах тийм хүсэлтэй байсан гэж бодож байна. За гурав дахь шалтгаан нь болохоор хэдүүлээ энэний өмнөх анги дээр ханху Эрон бол одоо ард иргэдийн дургуутслыг хүрэх хүч тулааныг хийсэн шүү дээ. Өршөлдөгчөө хууль бус аргаар морины хоолоор жадалж алсан ийм муухай үйлдэл хийсэн. За ингээд Ашфордд байсан ард иргэд бол одоо Эрон Таргариен бол маш дургу болж байгаа. Ингээд дөрөвдөг шалтгаан. За энэхүү үйлдэл нь яаж байгаа гэхээр Таргариены гэр бүлийн нэр хүндийг маш их унгааж байгаа. За энэ бол мэдээж Эрон одоо Бэйлер ханхуд бол маш сөргөөр нөлөөлөх аюултай зүйл хийсэн гэсэн. Яагаад тэгэхээр Таргариенчууд хаан ширээнд суусан бүх цаг үе дээр ерөөсөө ард иргэд амар тайван байгаагүй, овог аймаг амар тайван байгаагүй те маш их дарангуулт байсан. Тэд нэр ингээд тэг хэдүүлээ киноны ингээд бүх сценээс харж байгаа юм бол ингээд Таргариенчууд дуртай юм байхгүй. За ялангуяа одоо түүний найз болоод байгаа Фосове овгийн одоо Раймин гэж залуу айгүй их хэлж байгаа шүү дээ. Таргариенчууд бол ийм гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө Таргариенчууд хаан ширээнд байсан одоо тохиолдол маш их дайн дажин болсон. Одоо ялангуяа нөө Dance of the Dragon буюу одоо Таргариенчууд хоорондоо тулалцсан шүү дээ. Гэр бүлийн Таргариен удмын хоорондын дайн болсон. Тэр дайны үеэр ч гэсэн ингээд ерөнхийдөө Таргариены нэр хүнд бол маш муу байгаа. За дээрэс нь луугүй болсон.
Тэгээ луугүй болсон мөртлөө одоо хүртэл ягаад хаан ширээн цуугаад байгаа юм бэ гэдэг асуудал зохигдсон. Ард иргэд Таргариены эсрэг болцсон. Яг энэ цаг үе дээр Aeron Targaryen Ashford болж байгаа тэмцээн дээр одоо бас стилтэй ийм одоо галзуу үйлдэлүүдийг хийсэн. За энэ нь бол мэдээж одоо манай Baelor ханхууд бол одоо аюултай зүйл те ард иргэдийн эсрэг босч болохгүй зүйлээ гэдэг юм. Ингээд олон хүчин зүйл бол мэдээж Baelor-д бол нөлөөлж байгаа. За тэгээд тэр тэмч учраас Baelor бол одоо яг энэ шудраг энэ Данкны талд бол одоо зогсох бол тийм хүсэлтэй болсон байна. Ингээд хамгийн сүүлийн шалтгаан бол мэдээж манай ээг бол бас гуйсан болов гэж бодож байна. Мэдээж яг тийм эсэсэг гараагүй. За бас номон дээр тийм эсэг бол ер нь бол байдаггүй. Тэгэхээр гэхдээ ямар тач яасан байх ээг бол одоо тэрэнд бол бас тодорхой хэмжээнд бол уусаа нөлөөлсөн баха гэдгийг бол ингээд нөлөөсөн баха гэж бодож байна. За иймэрхүү шалтгаанаас одоо Baelor ханху бол Данканд туслаад чи одоо халц тулаанаар шийдээ. Түүнээс аль чамд бол өөр ямар ч сонголт байхгүй чи бол шууд өөхөх ялтаа. За яагаад өөхөх ялтаагаар нэгдүгээрт чи одоо ханху Daeron-ы хэлснээр чи эгийг авч зугтсан. Одоо эгийг буюу одоо Aegon Targaryen-ыг 5 дугаар Aegon Targaryen-ыг авч хулгайлж зугтсан ялтаа. Дээрэс нь Aeron Targaryen-ыг зодсон ийм одоо ханхуг зодсон учраас ийм өөхөх ялтаа болсон. Тиймээс би чамайг халс тулаанаар өөрийгөө авраа гэдэг ийм боломжийг түүнд бол санал болгосон. За ингээд хурал болж байгаа. За хурал дээр болохоор Ashford-ийн ноён хамгийн зах суусан байна. За тэгээд Tyrell овгийн ноён суусан байна. За голдон Baelor ханхуу суусан байна. За Maegor суусан байна. Тэгээд мэдээж Aeron Targaryen ингээд суусан байна. За тэгээд одоо энэ Aeron-ы гаргаж байгаа үйлдэл бол тий одоо тэр одоо нөгөө чавгыг хошихыг ингээд сэлмээрээ цохоод ингээд хагалж байгаа тий ингээд чанга цохоод хагалж байгаа. Энэ байр байдал одоо энэ фоз тий энэ дүр төрхөөл одоо өөрийгөө хүчрэхэг одоо тий эрх мэдлийг харуулсан тийм дүр төрхийг бол ингэж харуулж байгаа. За тэгээд тэр хоших нь унангууд Ashford ноёныг ингээд тий тэрийг аваад ир гэдэг ингээд харуулж байгаа хэсэг. За тэр сцен бол яаж байгаа гэхээр одоо Ashford хэр одоо жижигхэн овог аймаг вэ гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд одоо Ashford ноён бол одоо бүх мөнгө бол одоо энэ удаагийн одоо энэ тэмцээнд бол зориулж байгаа тий. Тэгээд яагаад гэхээр өөрийгөө бид нар бол одоо том овог аймаг шүү гэдэг одоо тийм зорилгын хүрээнд л одоо тэгж өөрөө тэгж харуулах хүрээнд одоо тэгж мөнгө зориулж одоо энийг том тэмцээнийг бол зохион байгуулж байгаа. За мөн дээрэс нь одоо мань хүн гэдэг ийм амар том алтан гинж зүүцсэн те алтан бүс зүүцсэн. За тэгээд энэ болгоно болохоор мэдээж өөрийгөө хэр одоо мундаг том овгүй гэдэг одоо харуулахыг зорж байгаа боловч одоо Aeron ханхугийн хийж байгаа үйлдэл тэгээд Ashford-ийн ноёны хийж байгаа те одоо тэр ширээний доогуур ороод мөлхөд авж байгааг нь шинээр тэгсэн ч гэсэн энэ бол одоо одоо жижигхэн овг амиг юм а гэдэг тэр дорд үтсэн дүр төрхийг бол ингээ харуулж байгаагаар илэрхийлж байгаа. За тэгээд ингээд хурал эхэлнэ. Ер нь бол тий. За тэгээд Duncan бол мэдээж халц тулааныг бол ингээ санд болгодог. Тэгсэн чинь Aeron болохоор The Trail of the Seven буюу одоо 7 хөлөг баатрын тэмцээнийг бол одоо яахыг тулааныг бол шаарддаг. За энэ бол их эртний. За энэ бол эртний. Тэгээ яг энэ кинонд дурдсанаар одоо бараг 200 орчим жилтэй ийм тэмцээн одоо ийм юу болоогүй. Одоо юу гэмдэ. Тэмцээн гэж нэрлэлчихэд ийм тэмцээн бол ер нь болоогүй. Тэгээд энэ яадаг вэ гэхлээр одоо анхны хүн анхны андаалчууд ирж байгаа тийм. Essos Tevez Westeros Tev рүү одоо ингэж андаалчууд ирж байгаа. За тэгээд тэр үед эдэртэй хамт ирсэн. Тэр үед ерөөхдөө бий болсон тийм одоо 7 бурхны тэмцээн байгаа. За тэгээд энэ яадаг вэ гэхээр одоо иймэрхүү маргаантай хэргийг тулаанаар шийднэ. Гэхдээ хоёр талаас 7 хөлөг баатар хоёр талаасаа гарч ирээ. Тэгээ хоорондоо тулдаад тэгээ ялсан тал нь одоо гим буруугүй гэдэг тэр шийдэлт бол одоо ингээд хүрэх тийм тэмцээн баггүй. За тэгээд энэ яагаад 7 вэ гэхээр ингээд 7 бурхан байгаа тийм. Тэр 7 бурханыг төлөөлж тэр 7 бурхан тэр 7 одоо хүлэгт баатрын талд нэгээр ингээд зогсож байгаа. Тэгээд тэднийг хамгаалах болно гэдэг юм утгатайгаар ийм эртний одоо тийм тэмцээн бол байгаа аахгүй шүүх арга бол байгаа. За үүнийг бол мэдээж Aeron санал болгосон би ингэж 7 тулдмаар байна гэдгсэн. За яагаад үүнийг Aeron санал болгож байгаа вэ гэхээр Aeron мэдээж Duncan-аас айж байгаа. Хэрвээ энэ хоёр халц тулаан хийх юм бол
Aaron бол мэдээж алуулах нь бол тодорхой. За яагаад гэдгийг хэдүүлээ өмнөх 3 дугаар ангиас харсан те. 3 дугаар анги дээр орж ирээд одоо Aaron-ыг Duncan бол ерөөсө хүүхчиг аваад шидэж байгаа ч те. Тэгэл ерөөсө хүүхчиг л зодож байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ хоёр хэрэг халз тулдах юм бол энэ удаагийн тулаан бол зөв маш нийтдээ мэдээж Duncan-ы талд бол болох нь ойлгомжтой байсан учраас Aaron ханху айж байгаамаа. За тэгээ Aaron ханху айсан учраас өөрийнх нь талд өөрийг нь дагаж ирсэн 3 одоогийн яг энэ цаг үед л хамгийн алдартай 3 баатар хамгаалагч баатар байгаа тэ өөрийнх нь талд. За мөн дээрээс нь Aaron бол ханху учраас маш сайн хүлэг баатруудыг өөрсдийнх нь талд бол ингээд тулдуулах боломжтой. Тийм учраас Aaron тулааны үед Duncan-тай шууд тулдахгүй байж болох. Duncan-ыг Duncan-тай адилхан Duncan-аас хүчтэй хүлэгт баатартай тулдуулах боломжтой болж байгаа гэсэн. За тийм учраас Aaron энэ тулааныг хүсэж байгаа. За тэгээд мэдээж энэ тулаан бол болох нь ойлгомжтой болсон. За тэгээд яг энэ хүү яг энэ сцен донд бол одоо амар марцсан хэсэг гарч байгаа шүү дээ. Одоо Meg Targaryen тэгээ хин рүү Aaron хүүрүүгээ хараад чи ямар навшаа игээд байгаа юм бэ гэсэн харцаар ингээ харж байгаа. Тэгсэн уурлаа чи тэнийг юм уу? Чи энэ чиний антаас айгаад байгаа юм уу гэл ингээл те. За мэдээж эцэг хүний хувьд бол тэгээ одоо Meg Targaryen бол угаасаа их догшин ширүүн их бардам хүн учраас одоо тиймэрхүү зүйл бол хүлцэхгүй. Гэхдээ мэдээж одоо яаж байгаа гэхээр ингээд одоо Baelor-ын шийдвэрээр тэр 7-7 ингээ хүлэг баатарлахаар болсон. За ингээд Duncan маань мэдээж тухайн өргөнөөс гарна. Duncan-ы хувьд 7 хүлэг баатарыг олно гэдэг бол хэцүү. Яагаад тэгэхээр Duncan ч дөнгөж энэ газар ирж байгаа танил тал байхгүй тий. Тэгээд мэдээж Duncan-ы төлөө амиа өгөх хэрэгтэй болж байгаа л гэсэн. Бусад одоо хамт оролцож байгаа 6 хүлэг баатарын хувьд бол тийм ээ. За тийм учраас ингээд одоо Duncan маань мухардалд ороод одоос яг өхөөсөө сонголтгүй болоод одоо гэдэг байдалд ороод Duncan маань цаашаа явж байгаа маань. За энэ дээр хэдүүлээ нэг сонирхолтой хэсэг харагдана. Энэ болохоор манай нөгөө хин Baelor Targaryen-ийн ингэрд нь энэ handmade одоо хааны гарын тэмдэг байгаа ч тий. Тэр бол зүгээр юм яг юм хааны гарын сэлэмтэй хааны гарын тэмдэг байдаг шүү дээ тий. Харин манай Baelor Targaryen дээр болохоор юм урт тэгээ артын хэсэг нь болохоор юм лууны хайрсыг ингэ төлөөлөгсөн. Тийм хэсэг байгаа. Тэр хэсэг бас аяа гоё нүдэнд бол тусч ирсэн. За тэгээд Duncan маань ингээд цаашаа бороотой өдөр ингээд алхаад явж байгаа тий. Тэгээд тэр бороотой өдөр. За тэгээд мэдээ зураг авалтаа өдөр ингээд шөндөнд болж байгаа. Харанхуу тий. Ингээд тэгээд аяны хувьд ингээд маш юм бүрхөө гэдэг хүнийг яг тэр хүнд ингээд одоо төгшүүрт ороод одоо яана гэдэг тэр мэдрэмжийг төрүүлэх үс тийм зураг авалтууд маш гоё зураг авалтууд болсон шиг надад санагцсан. Тэгээ ингээ модны цаар доор явж ясан чинь модны доор одоо түүний хүлэгт таандар маань зогсож байгаа. За тэгээ таандар дээр очиод мортогоо ярьсан чинь Ashford одоо нөө Ashford гэнэ sorry Fossoway овгийн одоо нөгөө найз болоод байгаа Raymond гараад ирдэг тий. За тэгээ ерөнхийдөө Raymond яг тэнд Raymond яг юу хийж явсан гэхээр мэдээж хэнийг баримтлагдсны дараа бол мэдээж Raymond очоод нэг 2 морин аваад ирсэн. Одоо Duncan маань нөгөө нэг юм гоо бутны дор бууцсан байгаа шүү дээ. Яг одоо төв хэсгээс жоохон зайдуу бутны хажууд бууцсан байгаа. Тэгээд манай Raymond бол мэдээж одоо Duncan туслах зорилготойгоор одоо 2 морин аваад тэгээ ерөнхийдөө бол туслах гэхээс илүүгээр одоо оргуулах зорилготойгоор 2 морин аваад ингээд хараад байжсэн тий. Байжсэн тэгсэн чинь ашиггүй Duncan ингээ хурж ирээ тэр хоёр Raymond тэр хоёр уулзж байгаа. Тэгээд дараа нь тэдний асарт очиж байгаа тий. Ингээ асарт ороо ирсэн чинь одоо Fossoway-гийн одоо Raymond ах нь тий ингээ түнд байгаа. Бид нар одоо ястаа яасан ийсэн ингээ. Тэгтээ тэрэн дээр бас нэг юм яригдчих жоох. Тэрэн дээр яаж байгаа гэхээр яалтчгүй түрүүний ярьсан тий одоо ингээд овг аймагуд бол одоо Targaryen овгонд бол дургу болцсон тий. Targaryen овгийн одоо Targaryen-чуудын эсрэг хаан ширээний эсрэг бослог гарах суурал алиужи ингээд тавигдсан тий. Ингээд энэ тэнд овгууд донд бол мэдээж тавигдсан. Тэр нь бол ийм ойлгомжтой болцсон байгаа дүр төрхийг харж болно тий. Учир нь Targaryen-аас ч өмнө одоо Fossoway овг бол байсан ингээл тэд нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байр суурьд эдийн тавигдчихсан байсан байх нэ. За тэгээд ингээд азар түүнд одоо Fossoway тий одоо Raymond ах нь бол одоо Duncan туслая гэдэг юм бол ингээд болж байгаа. За тэгээд дүрс шилжээ дараа нь ээг орж ирж байгаа. Одоо Daeron Targaryen орж ирж байгаа тий. За тэгээд ингээд Daeron Targaryen орж ирж байгаа. За тэд нар ингээд хоорондоо ярилцж байгаа. Тэгээд Daeron-ийн хувьд бол за Daeron-ийн хувьд бол нөө зүүдлэгч байгаа шүү дээ. За тэгээд зүүдлэгч байгаа. За тэгээд зүүдэлж чи ингээд луу байсан тий луу байсан хожим амьсан
Тэгээд одоо ийм болж байгаа. Тэгээд лууг чи алсан гэдэг ингээ ярьж байгаа байхгүй тий. Тэгээд энэ бол ингээ зөвгөнлийн тухай ярьж байгаа. За тэгээд тухайн яг зураг авалтанд орол мэдээж ингээ тэр ярианы аалд ингээ цогтой дээр ханхуу ярьж байгаа хард ийм цогтой гал ингээ үсэрж байгаа хэсэг мэсэг бол маш гоё төлөвлөл байгаа. Тэгээд чи лууг алсан гэдэг ингээ гэж. Тэгээд энэ яриа бол магадгүй дараагийн ангид тийм ээ. Мэдээж ямар нэгэн луу бол өгөх нь ойлгомжтой болж байгаа бах. За ер нь хэрвээ та номыг уншсан бол яг дараагийн анги дээр хин гэдэг луу өгөх вэ гэдэг бол одоо юу бол байгаа. Гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ номны бараг тал орчмоор хийчихэж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд энэ ном болохоор юунд байгаа? Интерном интернет байгаа. Та бас сонирхож байвал аваад уншаарай. За тиймэрхүү байх болов уу гэж бодож байна. За тэгээд ингээд ерөнхийдөө тэр хоёр хоорондоо ярилцж байгаа маа. За тэгээд үүн дээр нэг юм ярих мартсан байна. Данка хоёр шоронд уулзсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд чи нэрээ худлаасч би худлаа илүүгээ угаасаа эгоныг хочирж товчилж гэж дуудд юм аа гэдэг. Тэгээ анхны нэгдүгээр эгон те эгон конкрет одоо эзэн төрөлж эгон бол одоо түүнийг гэж дууддаг байсан. Тийм учраас намайг тэгж дууддаг гэж байгаа. За тэгээ ерөнхийдөө одоо энэ түүхэн явцад хэдэн байгаа вэ гэхээр одоогоор бол яг ийм 5 байгаа. Яг одоогийн байдлаар бол 5 байгаа. Эгон Таргариен байгаа 5 эгон. За эхнийх нь болохоор анхны Эгон Таргариен буюу одоо эзлэн төрөмгөлөгчтэй нэрнийхээ анхдагч эзлэн төрөмгөлөгч 7 хаанд улсын хаан одоо Эгон төмөр сэнтийг бий болгосон одоо Эгон Таргариен байгаа. За тэр бол мэдээж ирлихэд одоо баатар байсан. За тэгээд түүний хоёр дахь Эгон бол одоо House of Dragon дээр гарч ирж байгаа. Гардаг тий. Ингээд одоо төлөгдсөн шүү дээ. House of Dragon гардаг. Одоо Rhaenyra эгчтэйгээ дайн зарласан хоёр дахь Эгон байгаа. Эгон ханху байгаа. Одоо хаан болсон байгаа шүү дээ. За 3 дахь Эгон бол юу байгаа? 3 дахь Эгон бол одоо Rhaenyra Targaryen-ы хүү. Тий одоо House of Dragon-ы дээр бас хальт гарч ирдэг 3 дахь Эгон ханху. Түүнийг болохоор даруухан Эгон гэдэг дуугүй Эгонч гэдэг үлээ тэгж очилдог. Тэгээд ерөнхийдөө 3 дахь Эгон Таргариен бол юу байгаа? Эгон Таргариен бол лууг одоо мөхөөсөн гэх юм уу? Одоо лууг устгаж үгүй хийхэд одоо их нөлөөлсөн тийм хаан байсан. За 4 дахь Эгон бол ер нь их нэр хүнд муу хаан байсан. Их завхаа зайдан татвар юмс олонтой баахан бутчуудтай гэдэг ингээд нэм их муу хаан байсан. За тэгээд тухайн хаанаас болж одоо Black Fire гэдэг тэр дайн бослого болсон байгаа. Тэгээд яасан гэхээр мань хүн хөхтэй маш олон бутчтай байсан. Бүх бутчуудаа албан ёсны одоо албан ёсных болгосон хүүхдүүдээ тэгээд тэр дундаас одоо Эгон бас Эгон гэж гарч ирсэн. Одоо 5 дугаар Эгон гэх юм уу? Эгон гэж гарч ирсэн. Гэхдээ тэрийг бол яг албан ёсоор тооцдгоо. Тэгээд тэр тухайн Эгон нь одоо бослог гаргаж тэр Black Fire-ийн тэр том тулаан болсон. За тэгээд 5 дугаар Эгон бол манай Эг буюу одоогийн Эгон Таргариен гэдэг ийм байгаа шүү. За эргээд кинонд оръё. За тэгээд ингээд манай Эгон Таргариен гэдэг Эгон Таргариен гэдэг яачаад Данкантай уулзаа тэгээд ингээд яваад өгч байгаа шүү дээ. За баахан зөвгөн хэлээд. За тэгээд тэр зөвгөнлийн талаар л дэлгэрэнгүй ярих шаардлага бах. Тэр нь товчхондоо хэлстэй луу бол өхөн гэсэн. Тэгэхээр дараагийн ангид ямантайч өхүүлэл гарч ирэх нь байна. Гэхдээ хэн бэ гэдэг их сонирн байна. За ингээд за тэгээд ерөнхийдөө энэ сцены дараа ингээд Эгон маань Данкан маань ингээд шаналаад ингээд явж байгаа. За тэгээд өвөр цайж байгаа. За тулаан эхлэх гэж байна. За тэгээд одоо манай Данкны талд хэн зогссон байх нь вэ гэд ингээд ирсэн. За Данкны талд бол мэдээж нэлээд дүн байсан. За тэгээд Фосове явгийн одоо тий Рамен ах нь Данкны талд ингээд. Тэгээд Данкан анзаардаг. Яг тэгэхээр одоо энэ хут тулаан маань яг 7 байх хэвээр. Нэг тал нь 7 болсон, нөгөө тал нь 6 байх юм бол тэгж болохгүй. Тэгэх юм бол 6 тал нь шууд ялагдсан гэж үздэг. Тэгээд тэгсэн чинь ингээд анзаарсан чинь одоо Эгон тий Эгон Таргариены талд бол яг 6 хүлэг баатар ингээ харагдчихсан. За 3 нь бол мэдээж хааны хүлэг баатар байгаа. За тэгээ 2 нь бол Эгон Таргариен, Мэйгэр Таргариен, аав нь орж ирж байгаа Мэйгэр Таргариен гэд. За тэгээ бас нэг хэн байсан бэ? Бас нэг жанжин байсан. Тэгээд ингээд. За тэгээ нөгөө тал 6 он байсан чинь Данк хэлж байгаа. Хөөе тэр тал 6 он ба штэ. Хэрвээ тэр хүмүүс олж чадаагүй байх юм бол бид ялна штэ тий гэд иймэрхүү яриа өрнсөн чинь манай одоо Фосовеогийн Райманы ах нь бол урвсан байдаг.
За ингээд хэдүүлээ яг ихэнд ярьсан тэр нөө харах ямар учиртай байсан бэ гэдэг бол одоо энэ урвалтыг бол ярьж байна. За тэгэхээр мэдээж одоо манай хосфос тэр рамен ах нь бол ингээд урваад тэгээ рамен ахтайгаа муудалцж байгаа хэсэг бол гарч байгаа тий. Телсаманда хүрсэнгүү гэдэг ингээд муудалцаа. За тэгээ нөгөө талд 7 болсон. Данкан очоод уулцсан чинь заавал нэг хүн оол гэдгсэн. За тэгээ манай Раймон тий за намайг Хүлэгт Баатар болоод ингээд цол тэгээ би энэ чинь тултаа гэдэг. Тэгээд одоо энэ болохоор яадаг вэ гэхээр Хүлэгт Баатар өөр нэгэн хүнийг Хүлэг Баатар болгож болдог байхгүй. За тэгээд ийм хилдэг үг байдаг. Сэлмээр ингээ хоёр мөрөн дээр нь ягаад тэгээ ийм хилдэг үг байдаг тий. Ард иргэдэг яасан хамгаална гэдэг аюу гоё үг. За тэгээд ингээд түүнийг Раймоныг бол ингээ Хүлэг Баатар болгож байна. Тэг ингээ Хүлэг Баатар болгож байгаа. За тэгсэн чинь дахиад нэг хүн дутж байгаа. За тэгээд одоо манай Данкан үг хэлэх хэрэгтэй болно. Тэгээд Данкан ингээ шоконд ороод гэсэн чинь одоо өөрийнх нь Арам багш нь харагддаг шүү дээ. За тэр хэсэг бол үнэн марзан хэсэг байсан. За тэгээд би бол тэр хэсгийг яг хоёр үзүүртэй сэлэмшиг гэж би бол харж байгаа. За нэгдүгээр тал амар марзан хэсэг байсан. Тэгсэн чинь Данкан ингээд доороос ингээд дээшээ хараад өвдөг сүгдөөд ингээд харсан. Надад туслаач ганта гарцыг зааж өгөөч гэдгсэн чинь багш нь өдөөс нь гарснаа мэдхгүй байдаг. Тэр бол амар марзан санагдаж байгаа тий. Тийм хэсэг байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол тэр хэсэг юу байж болох вэ гэж бодсон чинь магадгүй яг тэр хэсэг бол одоо өмнө те багш нь Данкныг одоо Хүлэгт Баатар болгож байгаа сценч байсан юм билүү гэд би бодсон те. Гэтэ тэр сценээс огт гарааг байгаа даа шүү дээ. Одоогоор бол 4 ангиас гарааг байгаа. Тэгээ магадгүй Данкн яг өөрийг нь Хүлэгт Баатар болгож исэн тухай одоо ингээд дотроо бодсон ч байж магадгүй юм байна гэж бас би бодсон. За тэгээд ингээд болж байгаа. За тэгээд ингээд Данкн шонконд орж байгаа те. За тэгээд Данкан натад тулдах хүн байна уу гэдэг ингээд гуйж байгаа. За тэгээд нэг хүчрхэг одоо Баатар гарч ирээд босч ирээд тэгээд ингээд унгаж мунгаад Данкан шоолоо бөөнөрөө шоолоод ингээд Данкан хэцүү байдлаа. Тэгээд яг эндээс бол хараад яг Данкан бол тийм үг яриа хэлэндээ тийм сайн биш ч гэсэн зориг гаргаж чадах бүх үйлдэлээ хийж байгаа маш гоё сэтгэл хөдөлгөн тийм дүр зураг бол надад байсан санагдсан. За тэгээ эцсийн мөчөд бол тий одоо Бэлүр Таргариен буюу одоо хааны залгамжлагч ханхүү маань бол Данкны талд ингээд тулдахаар бол гарч ирж байгаа. За тэгээ энэ бол мэдээж улс төрийн шин чанартай яагаад гэхээр ард иргэдийн итгэлийг олох тийм бас нэг маш гоё одоо юм момент байгаа байхгүй энэ одоо Бэлүрийн хувьд. Тэгээ Бэлүр бол зүгээр ч нэг шудраг шолон хүн бол биш, маш ухаалаг, хэрсүү, маш сайн нүүдэл хийж чаддаг тийм хүн байгаа. Тийм учраас одоо энэ Таргариенчүүдийн болон өөрийнхөө удахгүй уусаа өөрөө хаан болно тийм учраас одоо энэ хөө одоо хаан ширээнд одоо маш сайн хааны нэрээ суухын тулд наад иргэдэг өөрсдийнхээ талд байлгахын тулд яаж байгаа гэхээр энэ шудраг ёсны тал зогсох нь одоо хаан Бэлүрийн хувьд бол одоо их маш гоё юм зөв популяр болж бол хувирж байгаа нэг талаараа шүү. За нөгөө талаараа мэдээж миний өмнө дурдсан бахан олон шалтгаанууд бол байгаа гэж бодож байна. За ингээд энэ анги маань бол дуусж байгаа дуусж байгаа. За тэгээд дараагийн анги дээр мэдээж тулаан одоо хэрхэн өрнөх вэ За ер нь бол яг хэний эсрэг хэн тулдахаар болчихвоо гэдгийг хэдүүлээ одоо эндээс харъя гэж бодож байна. За тэгээд манай Эрон Таргариен талд бол одоо хэн байгаа вэ гэхлээр Уильям Вайлд гэж байгаа. За Уильям Вайлд түрүүний хал царай нь бол гарсан. За тэгээд Рональд Крахенхал гэж байгаа. Энэ бол бас сэр одоо Хүлэгт Баатар байгаа. Одоо хааны хамгаалагч. Тэгээд Дональд Даскандел гэж байна. Энэ бол бас маш алдартай. За энэ гурван Хүлэг Баатар яг одоо цаг үед бол одоо маш алдартай ирэмгий тийм одоо хүчрхэг гурван Хүлэг Баатар бол байгаа. За тэгээд Эрон Таргариен мэдээж байна. Мэгэр Таргариен байна. За тэгээд түүний одоо ах Дэрон Таргариен, одоо Данкан Таргариен те согтоо Дэрон. За тэгээд мэдээж Фосове овгийн Стефан Раймоны ах нь бол ингээд байгаа. Одоо авга ах нь гэх юм уу те ингээд орсон байгаа. За нөгөө талд буюу одоо манай талд Бэлүр Таргариен байна. За энэ Хамфрей Харден гэдэг бол бас ингээд энэний талд Данкны талд одоо ингээд зогсож байгаа бас шудраг ёсыг илэрхийлдэг юм байгаа. Баатар байгаа. За тэгээ энэ Хамфрей Бисбари гэдэг энэ хоёр энэ болохоор нөгөө нэг юм зүгийн юм тэмдэгтэй. Тэгээд бидний оролтон бол бид нар хатах шүү гэдэг тийм ураатай ч илүү тийм ураатай тийм овгийн одоо Хүлэгт Баатар байгаа. За мэдээж Данкан байгаа. За Робин Райслер байгаа. За Робин Райслинг бол хэдүүлээ өмнөх ангийн эхний хэсэгтэр бол харсан шүү дээ. За тэгээ Хүлэгт Баатар нэлээд бас галзуу тийм Хүлэгт Баатар байгаа. За ингээд Lionel Brayton байна. Одоо Rami Fossey гав гэдэг. Ингээд
ерөнхийдөө 2 талаас 6-6-аар ингээд тулдаад одоо ингээд тулдаан эхлэх нэ. Эхлэхээр бол ингээд энэ хөө цуврал маань бол ингээд дуусч байна. За тэгээд мэдээж одоо энэ цувралын хувьд бол Данкны хувьд бол одоо мэдээж маш том зүйлдээ бол ороод хутгалцчихсан байгаа тий. Хутгалцчихсан байгаа. Тэгээд өнөөдөр маш шоконд орж байгаа. Сэтгэл зүйн хувьд маш хэцүү байгаа. За тэгээд тэр болгоныг одоо зураг авалтаар бол одоо тэр гоё манан дунд тий. Манан дунд ингээ гал асж байгаагаар ингээ илэрхийлсэн тийм Данкны нөхцөл байдыг тэгж илэрхийлж байна. За тэгээд яг энд бас яриаг ингээд алхсан болохоор Данк нөгөө бамбааг очиж авч байгаа тий. За тэгээд тэр модон дээр ингээд дээр нод харвж байгаагаар ингээ бамбааг маш гоё зурчихсан байсан. Тэгээд тэр одоо хоёуг дуулах хийдэг залуу Данкныг одоо маш гоё сэтгэлээр ингэж өргөж байгаа хэсэг бол мэдээж гоё хэсэг бол байсан. Тий. Тэгээд энэ удаагийн анги маань энэ хүрээд ингээ өндөрлж байна. Тэгээд хэдүүлээ одоо ирэх 2 дугаар бол мэдээж одоо дайн тулаан тэгээд Данкны хувьд бол одоо эр хүн болж хувирж байгаа тий. Сэтгэл зүйн хувьд ч тэр эр хүн болж хувирж байгаа. За тэгээд мэдээж өөрийнх нь талд зогссон одоо хүмүүс үхэж нас орж байгаа үхэх хэсэг мэдээж гарах гэж бодож байна. За тэгээд өөрийнх нь талд зогссон хүмүүс нас орно. Тэгээд тэдний тэрэнд гашууд нь сэтгэл санааны шоконд орно гэдэг ингээд маш олон зүйлтэй Данкан бол нүүр тулна. Гэтэ энэ болгоны эцэс Данкан хэн болж чадах вэ гэхээр жинхэнэ Хүлэг Баатарын одоо тий том эр болж чаднаа. Тэгээд одоо бол мэдээж насны хувьд Данкан бол өсвөр насны хүү байгаа. За тийм байгаа. За тэгээд 4-р анги бол маш гоё анги болж таарлаа. Сэтгэл догдлууллаа. Гэл маш гоё хөөргөөл тэгэл яг дуусч чадлаа. Тэгээд хэдүүлээ 4-р ангиараа эргээд уулзцгаая. Тэгээд бялга спойлер яриараа гэдгсэн. Тэгээд өөр бас спойлер ярих зүйл чи юу лээ? Би бас одоо хондыг санахгүй юм. Тэгээд чадхаараа спойлер ярьлаа гэж бодож байна. Тэгэхээр шууд дараагийн ангийн ярьчвал бүр аим шигтэй болох байлгүй. Тэгэхээр дараагийн ангийнхаа боллоо. За тэгээд энд хүрээд энэ хүү одоо та бүхтэй ярилцсан яриа маань энд хүрээд дуусч байна. За тэгээд үлээ 4-р 5-р ангиараа эргээд уулзцгаая. Бай. Валар моргорис.